Амцгаано налагчуудтай хайр түгэе мэдчилгээ хүргэлт үргэлжилж байна. Багш байх бахархлын 7 хоног үргэлжиж ажил мэргэжлэрэн гойсон ачид багш нартай гинтийн бэлэг илгээхийг хүссэн алдраа жаахан шавнырын хүсэлтээр манай хамтлагийн яг одоо нийслэлийн налах дүүргийн 279 дугаар цэцэрлэгийн баг А бүлгийн багш нарыг зарим хөрөлцөн ирээд байна. Хамтдаа дотгошоо урж хөөхөн бяцхан үрсийн багш нарыг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Амцгаано ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид бид хүүхэд шүүгсэн их өргөө 279 дугаар цэцэрлэгээс та бүхэндээ төлөвлөж байна. Багш бүрийн бахархлын 7 хоног эхэлжээ. Өнөөдрийн манай дугаарын бас тусгай ээлжид хүнд зочноор мөнхний цэцэг сүрэн хэмээх эрхэм сайхан багш нар саадан морилж байна. За юун түрүүн та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. Ажил албууд нь тавтаа сайхан байна уу? Тавтаа сайхан байна. Мөн бас та бүхэнд бас энэ өдрийн мэндийг төвшүүлье. За баярлалаа. Цэцэг сүрэн багштайгаа анх удаага, мөнхтөлгөр багштайгаа 2 дахь удаага учран золгож байна. Хамгийн хөөрхөн бяцхан шавнар нь тэвэр дүүрэн цэцэг бариулаа. Тэгээд бас чин сэтгэлийн талархлаа өөртлөө дүүрэн явуулсан учиртай шүү. Эхлээд бичлэг үзэн суугаа эрхэм хүмүүстэй товчхон та хоёрыг танилцуулаасаа гэж хүсэж байна. Эрхэм багш боловсролын салбарт хэд хичээлтэй ажиллаж байна. Одоо бас хэд анги дааж авчихсан шинэхэн гараагаа эхэлж байгаа вэ. За бүгдд нь энэ өдрийн мэндийг төвшүүлье. Тэгээд би болохоор одоо боловсролын байгууллагт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ бол одоо манай 4 дахь анги маань байгаа. 2 настай бяцхан шавнараа аваад одоо 1 сарын хугацаа болоо байж байна. За намайг Ванжил дэрийн цэцэг сүрэн гэдэг. Би боловсролын байгууллагт 26 ажилд ажиллаж байна. Боловсролын тэргүүний ажилтан болсондоо баяртай байдаг. Өөрхөн бяцхан шавнартайгаа 2 настай хүүхэд аваад ажиллаж байгаа. Түлхэх баярлалаа. Сайхан багштай гар нийлээ ажиллаж байгаа. Баяртай байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн хүндэтгэлийг шингээж, энэ цаг мөчид хөөрхөн бяцхан шавнарын хайрыг шингээж ирсэн хамгийн гоё мэдчилгээг уламжлах гэж байна шүү. Одоо та хоёр маань тусгайлан сайн сонсон үзье гэж бодож байна. Төөх хөрөхгүй жаахан гарт нь тоглоомыг анх атгаж бариулж сургасан. Учраач мэдэхгүй жаахан өрсийг угтан авч амьдралынх нь хамгийн анхны багшаа гэж дуудах алдрын эзэд болсон. Аав ээжийн арыг баттааж, үрсийг минь аав шиг нь халамжилдагт, ээж шиг нь энгэртэй нарж тэрвэртэгт эрхэм хоёр багштай туйлын их талархаж байгаа шүү. Бид бүхэн та хоёроо чин сэтгэлээсээ баярлаж бахархаж явдаг юм шүү. Эрхэм хоёр багштай дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дахь өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Баг А бүлгийн бяцхан сурагчид болоод эцэг эхчүүдээс нь та хоёртой энэ цаг мөчид баярын мэнд хүргэж байна. За тэгээд багш хүн гэдэг хэн бүхний зүрх сэтгэл дэндүү эрхэм байдаг шүү дээ. Тэгвэл тэр дундаа цэцэрлэгийн багш гэдэг бүр дэндүү нандин болов гэж бодож байна. Одоо та хоёрынхаа сэтгэлээс хуваалцъя тийм үү? Мөнхтөлгөр өгсөн шигтлээ. За бүгдүүддээ болон бүх эцэг эхчүүддээ маш их баярлалаа. Тэгээд мөн одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бүх сайхан мэрэгжил нэгт багш нартай бас багш нарын баярын гал халуун мэнд хүргье. Аав ээжийн хайр болсон хөөрхөн бяцхан шав нартай баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийг үзэж байгаа багш нартай хамт олондоо багш нарын баярын мэнд хүргье. За баярлалаа. Тэгээд мэдээж багш нарын баяр болж байгаа учраас охин нь зориод та хоёр дээрээ ирсэн учраас одоо онцгойлон багш нариглаас зөвхөн та хоёртон зориулан айл бүлээн авна уу. Ерийн малчны хотноос ертөнцийн дэвжээнд хөтөлсөн ерхэг найгсан талаас 9 гарагт хүргэсэн багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн багш та хүсэл тэмүүлэм тэргүүн ох юм шүү. Таны бяцхан үрсүүд тэдний эцэг эхчүүд та хоёртоо чин сэтгэлээсээ талархаж явдаг юм шүү. Та бүхний эхлүүлж байгаа эрдмийн их аянд амжилт хүсье. Сайхан баярлалаа багш нараа. Баярлалаа. Ажлын бас амжилт хүсье. Баярлалаа.